За өнөөдөр Үндэсний лигийн аврагч төр тэмцээнд эхний тойрогт 2-2 жилтэй явж байгаа. Уурхай шингүүд Паубейс клуб тоглолт эхлүүллээ. Хоцсон доогруу ажилтаа Сосногти 4-2 зараад тоглолттой юм байна болно. За хатан цагийн 2 алтаас болтуулж байгаа өмшиж байгаа тутгаанууд их аюултай харагдаж байна шүү. DT-ийн дотоог үсгээд 5-4 болгож өрчөлдөө. За хатан цагийн хамгаалалт хэмжтэй болсон. Хикаро дээр буян жиргэл хаалт орууллаа. Намын дотгоо DT-ийн 11 топ болгож өрчөлдөө. 3-аар хатан цагийн хууралт 2 дугаар явж байгаа хобот харцаа ороод ирсэн өмнөд Хикаро дотоог үсгэж анагалдууллаа. 13 топ болгож өрчөлдөө. Тамура Хикаро Бадамцгийн дотгоо. За дөрвийн дотгоонууд дээр хаалт байр эзлээд байгаа учраас болтуулсан хойш згсэн аргуудтай дотгоонууд яваад байна. Энд 2-4-өөс хатан цагийн дотгоо барь эзлэсэнгүй. Дөрөвдөр нэлээд хоорондоо ойрхон холбогдлогдоод дараагийн мөнгөн дээр Анужин дотгоогоо явсан хаалтнаас унгасан. Няндавагийн Анужин оног ойртууллаа. Хатан ард мөнгө хуурлаа. Хатан ард Анужиныг хамгаалсан. Цолбонгийн дотгоо хаалтууд нэгт байна. Багаархс барьсан солонгийн холон өндөр тоон дээр орж ирээд хаалтаар төсөд хийлээ. Хуралтаар хаалтаар дараалан 2 оноо авч Бадамцгийн дотгоо Юрика 2 дугаар холболт хүсгсэн. Баасандуудын дотгоо Тунгой дээрээс өрөө дотгоо явлаа. Цолбонбаатарын Баасандууд уурхай шингүүд 2-4 эзэн тоглолт хийхийг тунсаах хэлж байна. Эхний үедээр довтгооны хувь хайцсангүй бага хувьтай. Нэвтрэн бүлээ авалт нэлийн сул. Тэгээд давуу талын хаалтнаас төдийлөн оноо багтай байсан. Тэгээд хоёр дахь эзэн тоглолтыг их сайхан эхлүүлж байна. 3 дахь эхлүүллээ. Хобби тоглолт ихний цэцэрлэгээ авлаа. Баасандуудын дотгоо хаалтны гартай Хикаро 4-4 холболт өгсөн. Хатан заягийн дотгоо дараагийн тоглохны 2 хатан гадар дотгоорууллаа. Бүрүүж ирэлний хатан заяа. Хатан заягийн давуулт. Намын дотгоо, цолбонгийн дотгоо. Хикаро хуурда, Тамура Хикаро. Эсрэг хамгаалтын цаг. Буянжирлын дөрмөг 4-4 холболтод нөлөөд өгсөн Нинжолрын дотгоо. Бадамцгийн дотгоо явлаа. Хэвийн дотгооны хаалтаар зогсоосон. Баттерийн Нинжолр хаалтыг оруулсан. Хатан заягийн давуулт. Эхний үедээр Литилүний давуулт хатан заягийн давуултыг авсан. 4-4 холболтоо болсонгүй оруулчлаа ороод ирсэн өмнө дээр шууд дотгоо явуулсан. Тамура Хикаро. Суулар Хикаро 3 хатнаар хуурлаа. Хамгаалаас ороод ирэнгүүтэн Лүиний дотгоо явсан. Хаалтаар энэ дээр хуураад ороод ирэнгүүтэн Лүиний дотгоо явсан. 2-1 өнөр гэрэн оновчтой. Холонгийн дотгоо шугам дээр Нинжодрын хамгаалалт оновчтой болсон. Юрика 4-4 холболт өгсөн. За бас нулмарын хамгаалалтыг цаг бас харж зөглөө. 20-23 болгож ойртууллаа. Давтах. Чангас давтах. Талбайд гоё үдэж авсан. 4-ийн дотгоо Баасандуудын дотгоо. За Шелби Пулинс содруулаад оруулсан дотгоо 2 дээрээс явна. Нинжолрын дотгоо дээрээс тоглож байна. Нинжолр хамгаалалт оромжтой болсон. Хаалтны ард хуурлаа буян жиргэл. Нинжолрын дотгоо Нинжолр дээр хатан заяа хаалтаа оромжтой өрсөдөж хаалтнаас шугамны гадна унж байгаа бөмбөг байна. Мияшита манахо Тамура Хикаро ард хамгаалалт онцгой байна. Нинжолрын дотгоо за 2-2 том сайхан дотгойг өсгөлээ. За энэ тоглолтод тоглох цаг нь болсон доо. 4 оноо. За гаргасангүй дээ. Арай Лоломогийн алтууд. Довтлоо явсан шугам дээр унсан. Арай Лоломо. Атгомын би алтар сулраад орсон. Нинжолрын довтлоо. Хикарогийн алтныгаар төмөөр хамгаалтанд орсонгүй. Баттерийн Нинжолр эргээд онооны зэрэг байранд нь очирлаа. 19-9. Пулисээр явсан болгонд Лүиний хаалт оромжтой. Холонгийн хаалт. Буянжиргалын довтлоо ганцаалтай. Буянжиргал довтлоод 3 дахь эзэн тоглолтын ажил бага өргөлээ. За 13 онооны тэргүүлэлттэй. За Нинжолрын давуулт өмнөх 3 дахь эзэн тоглолтын давуултууд бас нэгэн шантан сайхан давуултууд явуулсан. Давуултаас 2 ч оноо явуулсан шүү. Хаалтууд Тунгой мэдэрч өсөрж байна. Лүиний довтлооны судруулж оруулсан. Оломогийн довтлооны хамгааллаа. Хаалтнаас гарсан хатан заяа. Довтлоогийн жилтэйг цом өргөж байлаа. Хикарогийн довтлооны хамгаалсан Юрика. Цолмонгийн довтлоо холбогчийн алтны дээгүүр хойш зөгцсөн. Батчаргалын цолмон 4-4 болгож
Намын довтгоо Литилийн намын довтгооноос авлаа. Маш сайн довтгоо. 12-1 Манахо хамгаалт сайн болсон 2-оос салахгүй хатан зээг довтгоо. Шелби Пүдинсээ асуулрууж оруулсан. Нинжулрын довтгоо. За дараагийн довтгоог хамгаалж болсонгүй Манахо. Баттүрийн нинжулр. За 2 оны тэргүүл авсан 16-14 отхон бимбийн давуулалт. Хатан зээг довтгоо дээр багийн алгарч ирж байна. 2 довтгооныг сайн хоригдж байна. Алдааны үзүүлэлт нөлөөтэй шүү энийг дээр. Эрдэнэсгийн довтгооныг алдар ирсэн Баттүрийн нинжулр довтгоо хашны явуулдаггүй. Хаалтан дээр бимбийн давуулалт. Гомарлын довтгоо. Яана залуу тоглогч голд орж ирээд нэг оноо хөдлөгд юм байна. Ууган баярын гомарл 5 дахь хэлжийн тоглолтод дөвгөх манаа дэш нь гаргана тэгэл 30 гарсан тоглолт. Өнөөдөр оноо рекорд дэвтэгдэж магадгүй тоглолт нинжулр дээр харагдаж байна. Камерун тоглогч Арел Оломо хаалтаар 4 дахь хэлжийн тоглолтны төвсөлийг хийлээ. Мэдэн нутгийг 5 хэлжийн тоглолтод хойдсон. Дархан Могусыг 5 хэлжийн тоглолтод хойдсон. Хэлжийн тийж 5 хэлжийн тоглолтод хожигдсон. Батсахны бадамцэг 3-1 болгодоо. Оломо намын довтгоо Арел Оломо. Солбонгийн довтгоо хатар суларч орж ирсэн сэрэг довтгоо хулангаар явна хуурлаа. За багаас баяр өсгөлгийн хуулан хууруулах хэмжээтэйг үсгэж хобби скудбийн 3 онооны тэргүүрээ. Нинжулрын довтгоо Баттүрийн нинжулр довтгооны явсан Тамура Хикаро өнөөдөр хаалтаар зогсож байна. Ануучгийн давуулалт. Хикаро дээр хаатарчтай нинжулр хаагаад 11-12 болгож өрчөлдөө 11-12 болсон. Довтгоо нинжулроор явна. Хаалтгүй довтцоо. Нинжулр хаалтгүй довтоод өнөөдрийн тоглолтод 31 дахь оноогоо авлаа нинжээ. За 61 хэдэн довтоод оноо явуулахаар юм байна. Тэр дэндээ ийм өндөр тоонууд дээр бас эвгүй очиж байна. 2 хатаж байгаа мэсэг довтолсон. Тамура Хикаро 14 дараагийн өвгөнд нинжулрын атарчтай усаарыг хамгаалсан Манахо 2 атал боловсон довтоор Юрикэг хамгаалаад ороод ирсэн мөнгөөр бадамцэг daарлаа. Нинжулрын довтгоо хамгаалж байна Обис. Иратны гадаад тийшээ хийлээ. Сүдийн доон дээр Тамура Хикаро урд таардаг нь маш давуу тал боллоо. Тамура Хикаро 3 довтгоо игээд төсөл хийлээ.